Үндэслэлгүй хөрөнгөчсөн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг өргөн бариад 405 хоног өнгөрч байна. Өмнөх 3 их хурлын даргын үед энэхүү хуулийг баталнаа хэмээн онцолж байсан ч өнөөдрийг хүртэл парламентаар хэлэлцээгүй хойшлуулсаар байна. Тэгвэл хөрөнгө хураах тухай хууль эрх намрын чуулганы хэлцэх асуудлуудын 7 дугаар байрт ирэмблэгдсэн байна. Иймээс ч эрх баригч намын үеийн удирдлагууд аман дээрээ уг хуулийг дэмжиж байгаагаа мэдэгддэгч бодит байдал дээр батлахгүй байх сонирхол байна уу гэдэг хардлага дагуулж байна. Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулсан Улсын хурлын гишүүн Алтан гэрлийн зүгээс намрын чуулганаар заавал хэлэлцэх шаардлагатайг сануулж байна. Улсын хурлын хаврын чуулган энэ 7 хоногт завсарлах юм. Тэгвэл эрх намрын чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын ороогоор хэлэлцэн дэмжиж Улсын хурл руу шилжүүллээ. Эх 9-р сард нээлттэй хийх намрын ээлжид чуулганаар нийтдээ 24 хууль 5 тогтоолын төслийг хэлэлцэн баталгаар товлоод байна. Эдгээр хуулиудын 7 дугаар Улсын хурлын гишүүн Алтан гэрлийн боловсруулсан хөрөнгө хураах тухай хуулийн төсөл ороод байна. Одоо намрын чуулган эхэлнэ. Ер нь уулын төвчээрийн утас бол одоо тасрахнаа. Дуусч байна. Дахиж одоо ингээ хүлээцтэйгээр яах нүгээд царайчлаад ингээд ээж чадахгүй. Ер нь ус орны энэ авилгын нөхцөл байдалтай тэмцэх, авилгын индексээ бууруулах, энэ авилгач хулгайчдтайгаа тэмцэх ажлыг хууль тогтоомж хэм хэмжээгээр хийнү гэхээс биш уриал ооцонгоор хийхгүй. Энэ дээр улсын хурл онцгой анхаарал хандуулах ёстой. Тийм учраас энэ удаагийн Улсын хурлын тогтоолоор Монгол Улсын хурлын 2026 оны намрын ээлжид чуулганд хэлцэх асуудлын 7-д яг нийтийн албан тушаалтны хуулиас хөрөнгө хураах хуулийн төсөл багтлаа. Тэгэхээр энэ учраас бид намар энэ асуудлаа багтааж хилцэж шийдвэр гаргах ёстой шүү гэдгийг бас онцолж хэлье. Засгийн газрыг бас асуудлаа төрөглөөч гэдэг асуудлыг хэлье. Баярлалаа. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ үед хэрэгжүүлсэн 5 иш ажиллагааны хүрээнд тухайн үеийн хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрлийн зүгээс хөрөнгө хураах хуулийн төслийг санаачлан боловсруулж засгийн газраас дэмжиж улсын хурлд өргөн барьсан байдаг. Гэвч тухайн үедээ улсын хурлаар хэлэлцэгдэлгүй явсаар 4 дахь чуулганыхаа нүрийг үзэхэр болж байна.